Жохон бие хамгаалдаг бас байхгүй бол эмэгтэй хөгжим байна да гэж бодоод гоо ингээ бөмбөр тоглоод бүх стресс алга болчдөг. шинүүдийг хараад гараа. Сайн. Одоо гар цохоод дэше явъя. Жолээ. Гараа цохоод дэше. Одоо гар. Дэше. За лэж оллээ. За арга цохоод ажиллая жолээ явсаа. Завсаргаа ажиллаад өг. Гоё. Очи. За хичээ өргөе. Зөвхөн жоо ороод өг. Одоо янзтай. Клео. Чахон. Гараад. Болж шүү жоо. Сайн уу, намайг Баянмөнхийн Жолий гэдэг. Би одоо 12 дугаар ангийн сурагч Austrian Smart School Улаанбаатар сурдаг. Би тэгээд тэквондогоор одоо 6 жил хичээлж байна. Тэгээ хор бүс 2 дантай. Тэгээ спортын мастер цалтай. Сэднэн тасёс илгүү бэдэр. Нэг спортод орчхороо тэрийг хайж чаддгүй юм шиг үлээ хүн. Одоо ингээ ягаад ч юм тэрнтэй ингээ холбогдолтой болсон санагдаад би одоо тэр спортоогоо нэг болсон санагдаад тэг яг хаяг гэхээр арай хайж чадахгүй. Би өмнө жил жоохон завсарлахж үзсэн чинь ягаад ч юм ингээ миний дотроос ингээ би хичээлмээр байна гэдэг юу гарч иршээ. Тэгээд ер нь бол коллежийн дараа хичээллэх. Эхний тэмцээн маань болохоор бүгд 8 дахь Солонгос улсын элчин сайдын тэмцээн нэрмжит тэмцээн байсан. Тэрэнд оролцоход маш сонирхолтой санагдсан. Ягаад ч юм цаанаас ингээд бүр амар гоё ингээд бүх хүмүүс ингээд би ялна гэсэн хүсэл зориг ирмэлзэлтэй болохоор тэгээд хүмүүсийг харчаад энэ хүмүүс чинь ямар сайн юм бэ? Ямар ухаантай юм бэ гэж. Ер нь бол нэг тиймэрхүү юу бодолтой байсан. Багшийн харах үнцэг маш өөр юм бэлээ. Тэгээд дэмжин дээр гараад ер нь багш толгоо руу тэр хүн сул юм байна. Хаад хүн байна гэд тэгээд чеки гэдэг хөшгөлтийг хийгээд 3 оноо аваад исэн. Тэгээд юу оноогоор ялаад тэр нь маш гоё байсан. Тэрэнд болохоор би мөнгөн медаль авч чадсан. Тэгээд маш гоё байсан. Яг анхны мөнгөн медаль байсан болохоор. 2019 оноос эхлээд тэквондо гэдэг спортоор хичээллээд одоо энэ 6 дахь 90 жил болж байгаа. Миний ингээ анхны яг том тэмцээн баггүй. Өрсөлдсөн хүмүүс маань болохоор ингээд Хонконгийн шигшээ багийнхан 3 тамирчинтай өсөлдөд ялаад тэгээд мөнгөн медаль авсан. Би хүүхдийн спортын 8 дугаар их наадамд оролцсон. Тэгж явахдаа миний хуруу бас яг хугарсан байсан. Тэгэнгүүт одоо ингээ хуруундаа ингээ чиг зүүцэн явж байсан. Тэгээ хуруугаа бүр ямар ч нуглах боломжгүй байдаг. Тэгээ одоо ингээ тэквондо ч бас цогтөг спорт болохоор тэгээ зохих юм чи хуруугаа мэдээж хатгаж таарна. Хатгаж чадхад амар хэцүүс одоо хуруу нуглахгүй болох тэр яах юм бэ? Энэ гэхдээ маш том тэмцээн болдог. 2 жилд нэг удаа болдог болох тэр яана би одоо яах ёстой болоо гэж бодож байсан. Эцэг их амар халамжтай одоо яаж ийж гэж асуудаг. Тэгэнгүүт ер нь бол яг хэцүү үеүүдэд бол хэцүү байна гэж хэлдэг. Гэхдээ тэр спортоо яг ингээ болиг гэхэд болж чаддгүй. Яг бол угаасаа хитрхийг үнзгээ орцсон тэр спортоо би өөрөө ч дурлсан болох тэр за энэ спортоо хайж чадахгүй. Гэхдээ ер нь бол жоохон орхи гэдэг бодолд байсан. Тэр үед маш хэцүү байсан. Одоо ингээд буруу юм хийх эсвэл хожигдох болгонд одоо багш тэгээд яагаад тэгж тоглож байгаа юм бэ гэдэг дараа нь бэлтгэл дээр очингууд одоо ингээд ер нь овдорё гэж хэлдэг. Тэр нь болохоор ингээ атган дээрээ ингээд гар тулаад зогсдог. Тэнгүүтээ багш ингээд мод ташуур бариад тэгээд ер нь буйруу ингэж зогтдог байсан. За ер нь бол тэквондогоор хичээлэх нь маш эрэг талтай байдаг. Одоо бид нар чинь ялах, хожигдох гэх олон юмнуудыг мэдэрч үздэг. Тэгээ одоо ямархуу нэгэн одоо сургуулийн спартакиад гэдэг нэг арга хэмжээнд оролцсонгууд хожигдсон ч одоо ингээд сэтгэл зүгээрээ бид нар ингээд ер нь шал өөр байдаг. За бэлтгэл дууслаа.
одоо дүүдүү рүү явж гин. Тэн сансрын 7 хоног болж байгаа. Өчигдөр харин багш залгаа зав байвал ирээрэй гэсэн. Тэн тэгээ сайн дурын ажил хийж хүүхдүүдэд туслах гоё байдаг. Тэгээж жахлах ангийн сурагч бидэнд сайн дурын ажил олон хийж байх хэрэгтэй. Энэ нь нэвтээд сургуульд эсэхэд маань ч их чухал. Дүүдүү маань болохоор 2019 онд нэгдсэн. Тэгээ 2020 оноос хойш жил болгон 10 сарын 14-өөс 10 сарын 10 хүртэл дэлхийн сансрын 7 хоног гээд жил болгон явагддаг байгаа. Тэр нь болохоор маш сонирхолтой олон туршилт workshop-ууд байдаг. Тэнгүүт би тэрэнд нь болохоор 2024 оноос эхэлж волонтер хийсэн. Тэрэнд болохоор маш олон баг байдаг, маш олон волонтерууд байдаг. Тэрэнд тайзны баг, одоо туршилтын баг, анхны сансрын нисгчийн анхны шалгалтыг танилцуулдаг баг гэх юм уу, маш олон юмнуудыг танилцуулдаг волонтерууд байгаа. Тэгээд одоо айгүй гоё юм болж байгаа, тэрийг очиж уулзцгаая. Дүүдүү шинжлэх ухааны музей дээр ирчлээ. Айгүй олон хүмүүс байна. Хэдүүлээ хамтдаа орцгоё. Hi, юу вэ? Эно Жоли. Hi. Та юу юм да чамаа? Юу вэ? Ингэдэ. Чамаар юу вэ? Би сансрын 7 хоног дээр волонтер хийж байгаа. Сайн дураа хийж. Чи юу хийж байгаа? Би яг өмнө жил ирсэн болохоор одоо энд юу болж байгааг сонирхоо. Би тэгвэл чам тайлбарлахгүй. За тэгё. Хэдүүлээ хаашаа явах вэ? За хэдүүлээ ийшээ явъя. Хоёулаа одоо яштэй сансрын нисгчийн хамгийн анхны тестэн дээр ирсэн байна. Ер нь ингээд сансарт гарсан сансрын нисгчийн ингээд айгүй дузаа устай байдаг шүү дээ. Тийм болохоор нөгөө нэг аргашаагаа харж чадахгүй. Тийм болохоор толио шуун дээрээ тавиад тэгээ ингэж артлын болон хажуудлын зүйлээ хардаг. Тийм болохоор хамгийн анхны тест маань ингэж үргэлжлэж байна. За хэдүүлээ одоо дараа чи юу юм бэ? Тэгээл та. Пууж маань одоо яадаг вүлээ? За пууж нь бол ерөөсөө хүүхдүүд яг өөрийнхөө гарын доорх материалаараа пуужингаа хийн. Одоо яг харж аашлан цаас, хайж, цавуу гэд эдрийг ашиглаад за тэгээд пуужингаа хийгээд тэгээ өөрөө хөөрөх юм байгаа. Одоо шүхрлөө явах гэж байна. Шүхэр маань болохоор маш гоё сонирхолтой юм. За шүхэр маань бол яг л адилхан нөгөө хүүхдүүдийн бүтээл сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд яг гарын доорх материалаар нь бас хийдэг. Одоо бидний өдөр тутамдаа хэрэглэдэг уут маань байна. За тэгээд утас зүү, за тэгээд энэ пластмассаар чимэрлэхийн тулд за тэгээд ундааны савны таглааг нийлүүлээд жижигхэн бийтэй хийдэг. Тэгээд ингээ хүүхдүүд маань өөрсдөө гоё хөөргөө явуулдаг. Нэрээ манай Space Week чинь 4-р жилдээ зохион байгуулж байгаа чи мэдсэн үү? Тийм шүү дээ. Үгүй өмнө жил ажиллаж байсан тий. Тийм 4-р жилдээ зохион байгуулж байгаа. Гэхдээ энэ жил илүү нөгөө төвлөрсөн гэхээсээ илүү олон хүнд хүрэхийн тулд тэгээд 21 аймагуудаар ер нь бол ингэж үйл ажиллагаа явуулж байгаа энэ жил. Өмнө жил бас амар онцлоод 21 аймгаар юмнууд нь аль болох олон хүнд хүрэхийн тулд энэ нөгөө нэг хамгийн хүүтэн. Энэ Марс тааш байна. Тэгээд тэр дэлхий нэрээ манай сансрын 7 хоногт орж ирсэн хүүхэд болгоо юм батламж авч байгаа юм. Тийм үү? Тий, энэ болохоор биш үү? Гүр аргачаагийн гарын үсгтэй юм биш үү? Тий. Гүр аргачаагийн гарын үсгээс гадна дэлхийн сансрын 7 хоногт оролцсон хүүхдэд батламж олгоод өгч байгаа. Манай ч юм гоё юм тий. Тий. Энэ бүр ямар гоё юм бэ? Цэнцоо. Яг жигнэсээ сансрын үйл шиг агаад. Энэ товчрууд яд юм болоо. Энэ цаг хугацаа. Энэ ямар гоё яригддаг юм бэ? Энэ магадгүй яг нөгөө нэг орон зай мэдрэмжийг нах гэдэг тэгдэг баха. Эдгээр дээр нь манай alarm байна, хүргийн дуу байна, reaction-ы дуу байна, дуу хаалт хөрөмж байна. Манай одоо сансрын нисгчүүд ийм алгаа юмсдаг байна. нэлээд хүнд байгаа. Тийм байна. Нэлээд хүнд юм байна. Энэ маш хүнд юм байна. Би үзээд хүүхдүүд энийг яаж авч ирдэг юм бэ? Яг сансртыг гараад ийм хүнд юм өрхөөр айгүй хэцүү байна. Гэтэ тусгай бэлтгэгдсэн сансрын нисгч юм чинь ингээл зүдэг байна. Смохолхой. Чи өнөөдөр камер дагаж авсныг анзаарсан уу? Харин би бас асууж чадахгүй сандраад. Би харин нөгөө хичээлийн дараа гэдэг нэвтрүүлэгт оролцож байгаа. Тэгэнгүүт сансрын 7 хоногт ирэх төлөвлөгөөтэй байсан байна. Тэгэхээр би өнөөдөр угаасаа ийш ирэх байгаа юм чинь хамт дагуулаа явъя гээд. За өнөөдөр хамт тусалсан баярлаа. Энэ өдөр ялангуяа волонтер хийгээд хамт мэдээлэл төгөөж байгаа айгүй хэрэгтэй байлаа. За зүгээр. Баярлаа. Баяртай. Дараа уулзъя. Бай. Баяртай. Би ажилдаа орлоо.
За миний бодлоор болохоор хүүхдүүд маань одоо ер нь шинжлэх ухааны боловсрол ер нь жоохон бага байдаг. Хүүхдүүд ер нь жоохон мэдлэг дутмаг гэж би ойлгодог. Тэгэнгүүтээ энд ирснээр болохоор хүүхдүүд илүү ихийг мэдэж аваад одоо энд ер нь юу идэм болоо, энд нь яад юм болоо гэдгийг мэдэж авдаг болохоор тэр нь одоо ингээ урам өгдөг. Одоо би ингээ сайн дурын ажил хийснээр хүүхдүүд энийг мэдэж авч байгаа ингэж ойлгож байгаа харахаар ингээд айгүй гоё санагддаг. Одоо ингээ хүүхдүүдийн сэтгэл хөдлөмж мэдрэмжүүд нь ингээд үнэхээр ингээ хүнд урам өгч чаддаг. Тэгээ энд одоо би илүү сайн дурын ажил хийх нь зөв юм байна гэдэг ойлголт авсан. Тэгээд ялангуяа одоо хүүхдүүдэд болохоор уцаа үзэж эхэлж байгаа. Тэгэнгүүтээ яг ингээ бодит юун дээр одоо ингээ туршилтууд одоо workshop дээр ич туршилт хийх нь айгүй зөв. За магадгүй 10 жилийн дараа эсвэл 20 жилийн дараа манай энэ хүүхдүүдээс одоо робот зохион бүтээгч, сансрын нисгэгч төрнө гэдэгт би итгэлтэй байдаг болохоор би сайн дурын ажил хийх туфтай. Сайн дурын ажил хийхэд бол хүн тусалж ин гэдэг мэдрэмж бол өөрөө амар гоё идэг. Одоо ер нь ингээд хүмүүс бас анзаардгүй л ах. Гэхдээ хүүхдүүд ингээд нүдэнд нь харагддаг байхгүй юу? Гялалзаал ингээд одоо дүүдүү гэхэд ингээд юу би энийг мэдэхгүй байсан одоо энийг мэдэж авлаа гээл тэнгууд нүдэнд нь шууд харагддаг байхгүй. Тэр мэдрэмжүүд бол үнэхээр ингээд сэтгэлд үлддэг. Хамаатнуудтайгаа нийлээд мөнгөө нийлүүлээд төсөв гаргаад бууз жигнээд тэнгүүтээ арц хийгээд хэцүү байгаа хүмүүст ер нь хоол унд өгөө гэж шийдсэн. Тэгээд өвөл гадуур гарч байхдаа нэг хүн харсан. Тэгээд тэнд очоод буузын өгөөд арцыг аягалж өгсөн чинь үнэхээр баярлсан, талархснаа илэрхийлсэн. Тэгээд тэр нь болохоор үнэхээр гоё санагдсан. Тэгээд миний хүү наа чин сайн шүү. Наадхаа тэгээд хийгээд үргэлжлүүлээ яваад агаарай л гэж тэгжсэн. За би сая сургуулиудад хараад ирлээ. Тэг өнөөдөр нэлээд урт өдөр байлаа. Тэгээд урт өдөр байсан ч би өнөөдөр иш тарч чадсан. Тэгээд энэ завшаан дээрээ эмээ дээрээ очиж, дүү дээрээ очиж хоол ундын хий, эмээгээ арчлаа. Тэгээд манай эмээ болохоор аль болох хурдан гişтэрээрээ гэлээдэг. Тэг өнөөдөр иш ирсэн байгаа дээрээ хурдан гişтэ арий. За. Зарим хүүхдүүд бол ингэдэг тэмцээн дээр аав ээж маань ирээсэ гэдэг хүсэл бодолтой байдаг. Яг бол аав ээж маань өөрөө сайн дураараа ингээд ирээд үзчихдэг. Би анзаардгүй ч гэсэн ингээд цаанаа ингээд бухраагаад яриад үзэхээр ингээд ээж аав маань дандаа ер нь хамт байдгийм байна. Юу ч болсон ингээд миний хажууд ингээд урагшаа хамт манлайлаад явах зам мөн гэж. Oh, hi Lily. Hi. Hi. Танай сайн танаар юу байна? За. Харин тий өнөөдөр ашиггүй штэрээ. За. Хичээл ном сайн уу? Сайн. За бигээс гараа угаагаад энэ дэр хөрөж. Мама цаа. За өнөөдөр юу ивтэй мамин? Өнөөдөр хин ийсэ. За эмээгээ танилцуулъя. Манай эмээ Гүнсэн Орол гэдэг 1939 онд төрсэн. За эмээ та залуудаа ямар ажил хийдэг байлаа? Лаврант хийчихсэн. Лаврант гэж юу? Ингээ хүний цус шинжилдэг. Та тэгээд ямар аймагуудаар явсан бэ? Бүх сумаар явсан. Тий. Тэнд одоо юу их үү? Дан судсан хүний цус шинжилгээ. За та нар анзаарсан бол энд манай дүү сууж байгаа. Дүү хүрээд. За чамаар юу вэ? Тэжгээ намайг Баян Мөхий Лилиана гэдэг. Би 13 настай. Тэгээд би нэг 8 цаар ингэж сурч байгаа. Чамд ямар хобби байна? Таеквондо. За хөгжим төрлөөс байна. Таеквондо хөгжим тэнийг бахан хэл сурах нь надад хөгжилтэй. Тэгээд хөгжим дээр бол укулеле, тэгээд гитарыг хан жоохон байхдаа төвлөж исэн. Тэгээд төвлөх хор бол би бахан нэг тэмцээнд орж исэн. Тэгээд нэг сурлаг орж исэн. Тэгээд төвлөх хор бол миний баг дуртайнаас нэг нь байсан. Ингээд төвлөх хорыг айс сонсох, ингээд гарын хөдөлгөөнтэй хан явах нь надад аим хөгжилтэй. Надад тэквондо ямар төстэй лээ? Тэр удаа явж байгаа. Би баг хар бүстэй. Гэхдээ би баг 6 жил явж исэн. За та нар анзаарсан бол бид нар жоохон аялалтай ярьж магадгүй бах. Тэгээд тэр нь яагаад вэ гэхээр одоо бид хоёр Америкт төрсэн, Colorado Denver төрсэн. Тэнд тэгээд 6-7 жил болсон болохоор жоохон аялалтай ярьж магадгүй бах. Гэтэ одоо ер нь бол Монголд ирсэн болохоор одоо Монголоо ер нь төгс эзэмших хүсэж байгаа. Тэгээд
ер нь бол их хичээж байгаа шүү. Хороонууд нь гайгүй. Гайгүй орооно гайгүй өвдөг. За. Таны хоруугаар гоё юу? Та өмсөө авцсан юм. Гоё яана. Тансаг шиг бай юм. Имэмэн болохоор намайг яг төрөхөд угаасаа хамт байгаагүй Америкт байжсэн. Тэгээ Монголд ирсэн чинь надад эмээ байд юм биш гэдгийг би мэдсэн. Тэгээд манай хоёр эмээ яг уу би нэг та чи гэдэг үгээ ялгадаггүй байсан болохоор эмээ чи энийг ингэдэ гэж нэг мэдгүй нэг тиймхүүд үг хэлцдэг байсан. Тэгээл эмээдээ яг уу жоохон зэмлүүлээл та гэдгийг шүү гэж хэлээл. Тэгэхээр тэгдэм байх гэдгийг ер нь бол нэлээ ойлгосон. Коронавигийн үед эмээ бол ингээд биднэрт хамгийн минь хийж өгдөөсөн, хоол хийж өгдөөсөн, гэрээ цэвэрлдэг байсан. Одоо бодоход бол эмээ маань өстэй их ажил хийдэг байжээ. Би бүр өстэй залхуу байжээ гэж боддог. Тэр нь тусалдаг байжээ гэж би жоохон бодож харамсдаг. Тэгтээ ер нь бол одоо болохоор би эмээ тусалж ийн гэдэг чинь бас ер нь бол буцаага тусалж ийна л гэсэн үг. Тэгээд одоо болохоор зурагтыг насаж өгдөг. Тэгэхгүй бол зурагтаа товчлуурыг марцдаг болохоор хичээлээс гарахдаа дандаа зурагтыг насааж өгдөг. Тэгээ зурагт нь насаалтай байна уу, утсан цэнэгтэй байна уу, тэгээд ер нь хивс мөвсөн цэвэрхэн байна уу, эдсэн юм асгасан байна уу гэл аяг тавгийн угааж өгнө гэл маш олон юм дээр нь анхаарах хэрэгтэй. Тэгээд эмээ бас ус уудгүй болохоор ус ууж гинүү гэдэгт нь нэлээд анхаардаг. Юу Яач үүдчихэв. Юу нүдчихэв. үеийн дээр дараа. Аль Энийг дараа. Намайг цайцсан шүү дээ. Энэгүй барах. За тийм үү дээгүр. Өнөөдөр сайхан баярлалаа. Тэгээ. Өнөөдөр имэд VIP үйлчилгээ өгсөн гэдэг. Эмэмэн жоохон нас ахаад эхлэнгүүт юм мартаж ихэлсэн. Гоё хэцүү байдаг яваагүй санаандгүй билетгээ асаагаад орхичвол тэгээ гэр шатах магадлалтай. Хамгийн гол нь эмээ өөрөө гэмтэх байхгүй юу? Тэрнээс болоод тэгээд хамаагүй ийш тийш явж чаддгүй болохоор гэртэл байдаг. Гэтэ бас хитрхи хол алхаж чаддгүй болохоор ядаж гэрийнхэн гадаа ингээд хамт суугаад яриад хөөрөөд суух юмсан гэж хүсдэг. Миний бодлоор одоо ер нь бол соёлын ялгаа бас их гарч байна. Америк Монголыг харьцуулахад тэрний үерхлийн юг харьцуулахад бол Америкчууд ер нь бол нэлээд задгаа ингээд тайван байж байгаа. Эцэг ихтэй хэлсэн ч тэгээд ер нь бол зөвшөөрөөд зүгээр байж байгаа. Монголд гэхэд эцэг ихнэр нь жоохон хатуу ч юм уу, эсвэл тэгж болохгүй, энтэй үерхэж болохгүй гэдэг ч юм уу. Ер нь бол жоохон хаалттай, хатуу байдаг. Тэр нь болохоор жоохон буруу гэж би боддог. Яг бол одоо Америк гэхэд юм хилцэг байдаг. Гүнж нь одоо ингээ мэлхийг үнсдэн шүү дээ тий. Одоо ингээ хичнээн ч ингээ буруу юм бэ ингээд зөв хүнээ олтлоо явнаа л гэсэн үг. Тэгээд ер нь бол монголчуудыг бол ер нь бол хаалттай биш байгаасай ингээд гоё эрэг одоо зөв хүнээ олоосой гэдэг юунаас. За ер нь бол хүүхдээ ойлгодог, хүүхдтэйгээ харилцдаг. Тэгээд болохгүй юм байвал одоо ингээд юу шийдвэр гаргахад хүртэл харилцдаг байх нь ер нь их чухал юм бэлээ. Тэгээд за хүүхдүүдэд ойлгодог. Тэгээд ер нь илэн далангуй байгаарай гэж хүсэж байна. All by
За ер нь бол тэквондогоор 6 жил хичээсэн гэдэг чинь ер нь бол их хөдөлмөр тэг хөлс энерги гарсан байгаа. Тэгээд ер нь манай дүү бит хоёр ингээд гэртээ жоохон оройтож ирдэг. Тэгэнгүүт үнэхээр ядрангууд тэгээд ягаад ч юм бас хөгжим сонсмор эхэлдэг. Одоо утсан дээр биш өөр амьд хөгжим дармаар санагддаг. Тэгээд дүү бит хоёр болохоор нийлээл яг уу нэг нь төгөл дээр хурдар ч юм уу, нэг нь гитар дээр, нэг эсвэл нэгэнтх нь укулеле дээр гэдэг ч юм уу. Тэгээл дард суугангууд ингээд бит хоёр ингээд холбогдоод эгчдүү гэсэн ингээд харилцаа маань ингээд илүү дотносдог гэх юм уу. За ер нь бол би ингээ хөгжим тоглохороо ингээ миний сэтгэл зүй маш өндөр болцдог. Яг бол одоо хүнд өдрийн орой ингээд ирэнгүүт миний хамаг энерги, хүлс ингээд ер нь бол нэлийн ядарсан байдаг. Тэгэнгүүт хөгжим тоглонгууд ингээд илүү гоё амраад миний бие маань ингээд таашаал ер нь авдаг гэх юм уу. Тэгээд дүүтэйгээ ялангуяа хамт тоглохоор ингээ илүү гоё хөгжилтэй санагддаг. Хичээлийн дараа нэвтрүүлэгт надтай хамт байсан баярлаа. Баяртай. Гоё илүү гоё гэртээ явлаа. За амар санаа яриад байна. Яах вэ? Энэ зогсооч уу? Яаж зогсоо?